Ээжээ. Яв. Ээжээ. Сонссонгүй юу? Яг одоо манай гэрээс яв гэж байна. Яагаад нана зогсоод байгаа юм? Юм хумаа аваад эндээс хурдан яв гэхийг сонсохгүй байна уу? Яагаад гинтхэн намайг явуулах гээд байгаа юм бэ ээжээ? Яг юу болсон юм бэ? Мэринэтэй хамт тэр залуутай гуруулахна амьдрах гэж байгаа гэлөө. 100 шүн өнгөрхийг хүлээж байгаа хэрэг үү? Тиймээс одоо яв. Явж үз. Ээжээ. Хүүхдийн хийсэн өвчтэй. Та заавал огт тийм зүйл яриагүй биш ярьсан болж таарах шив. Хөгшөн. Чи юу яриад байгаа юм бэ? Ёнги. Натшаар. Чи хаашаа орох гэв? Энэ сүг. Заавал ингэх хэрэг байна уу? Уулзаадуудаач вэ залуутайгаа ийм яриад явж байдаг бэр энэ дэлхий дээр байхгүй ээжээ. Яаж Балчир охиныхоо өмнө танихгүй шахуу эртэй хамт амьдрахыг зөвшөөрч ам өчгөө өгч чадаж байна. Нарийн ширээний мэдэхгүй хүн Ёнги хуримынхаа өдөр судрыг товлох гэж зүтгэж байна гэж ойлгох байх. Учир мэдэхгүй хүүхдийн үгийг өлгөж аваад өдөр шороо ингэж аашлах хэрэггүй. Одоо болно. Мэринэгийн хажууд ийм ярьж зогссон гэж бодохоор хариугүй галзуурах гээд байна ээжээ. Би одоо яах болж байна? Явах гэж байгаа бол ганцаараа яв. Мэринэ ганцхан чиний хүүхэд үү? Дүүжиний цорын ганц мах цусны тасархай болохоор биднээс салгах эрх чамд байхгүй шүү. Үргэлжилтийг оройгоос